Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ энэ Hypen хамтлагийн талаар ярилцах болно. За би энэний өмнө 5 сарын 11-нд энэ Hypen хамтлагийн талаар анх удаа бичлэг оруулж байсан. За тэрэн дээр болохоор би бүр зориуд нэг гишүүнийг огт яриаг өнгөрсөн. За тэр нь болохоор Niki байгаа. Яг Niki-г яриаггүй гэхээр угаасаа би part 2 оруулна гэж төлөвлөсөн байсан учраас part 2 дээр Niki-г илүү дэлгэрүүлж яриа гэж бодоод үлдээсэн байсан. Тэнгүүд хүмүүс энийг ойлгохгүй шууд комментоор Niki-г ярьсангүй, Niki-г гадуурглаа гэх мэтлэн буруу ташаа бодолтой тийм хүмүүс бас байсан. Үгүй шүү. За одоо бүгдээрээ гол сэдвээр рүүгээ орцгоё. Ерөнхийдөө би энэ Hypen хамтлагийн дуунуудад бол маш их дуртай. Бүгдээрээ эхлээд Niki-д эхлээд танилцсаа. За Niki болохоор Японы Окаяма хотод төрсөн. За тэгээ 2005 оны 12 сарын 9 төрсэн байх нэ. За 12 сарын 9 гэхээр бол номын орд гэсэн. Яг надтай адилхан номын орд. Манай Niki-гийн жинхэнэ нэрийг болохоор Nishimura Riki гэдэг юм байна. Түүний өндөр нь болохоор 186 см өндөр. Niki болохоор хамтлагийнхаа одоо энэ Hypen хамтлагийн хамгийн бяцхан нь хамгийн залуухан нь гэсэн. Яг тэр 2005 онд төрсэн. Одоо хамтлагийн үүрэг рол нь юу вэ гэхээр dancer, rapper маш сайн бүжиглдгээр аваас алдартай. Намайг бас их гайшруулсан зүйл нь юу гэхээр Niki 8 сар бэлтгэгдсэн гэж аахгүй юу? Хамтлаг дебют хийхээс өмнө. Надад бол 8 сар гэхээр бүр үнэхээр төсөөлөгдөхгүй байл да. Бүр нэг жил ч хүрээгүй. Яг тэгэхээр ихэнх хамтлагууд яадаг гэхээр доор хаяж 3 жил, 5 жил, 7 жил бэлтгэгдсэн хүмүүс бас байдаг. Гэтэл 8 сар гэдэг нь болохоор нэг талаараа Niki-г ямар их одоо ур чадвартай, мундаг вэ гэдгийг бас харуулж байна. Яг бол маш богино хугацаанд бэлтгэгдсэн байх нь шүү дээ. Niki-гийн хамгийн дуртай кино гэх юм бол Mr. Miss Smith гэдэг кино байдаг шүү дээ. Angelina Jolie, Brad Pitt-ийн тоглодог 2005 оны кино байдаг те. Тэр кинод их дуртай гэнэ. Ер нь юм тагнуултай spy team кинонд дуртай гэсэн. Үүнээс гадна түүний хобби гэх юм бол хувцас дизайн, за тэгээд тавилга интерьер дизайн, тэгээд өөрөө бас нэг юм зураг зурх дуртай юм. Ер нь олон төрлийн хоббитэй гэж хэлээ. Өөрөө хэллээ шүү дээ. Одоо фэшнд дуртай, хувцас загвар дуртай гэхээр өөрөө ч гэсэн ер нь одоо гаднах стил имиж нь маш тийм загварлаг залуу шүү дээ. So stylish те. За тэгээд тэрээр болохоор ice cream их дуртай юм байна. Заримг идэх дуртай. Гэхдээ ямар төрөлд нь илүү дуртай гэхээр ванилагийн амттай заримганд их дуртай юм байна. Niki-гийн MBTI нь болохоор ENFJ. За ENFJ төрлийн хүмүүс ямар зан араншинтай байдаг вэ гэхээр нилээ ийм амбицтай, харизмтай, тэгээд ийм хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна. За хамтлагийнх нь бас Niki-г юу гэж дүгэндөө гэхээр Niki манай хамтлагийн хамгийн залуухан нь хэрнээ independent гэж ярьдаг штэ. Бүр ингээ бие даацсан хин нэгний харьяат биш. Аюу тийм мундаг залуу гэдэг утгаар хамтлагийнх нь бас Niki-г бас үнэлдэг юм билээ шүү. J хэлэхдээ нэг нэвтрүүлэгт орохдоо тэгэхгүй хөтлөгч нь чи ингээд аялалд явах юм бол хиннийг ингэж дагуулж явмаар байна. Яг хамтлагаас нэг гишүүнийг сон гэх юм бол чинийг дагуулж явах вэ гэж асуусан чинь айгүй ингэж бодчихсон. Би тэгвэл аялалд дагуулж явах хүн бол Niki гэж аахгүй. За яагаад Niki-г дагуулж явах вэ гэхээр Niki өөрөө айгүй тийм мэдрэмжтэй зураг дардаг гинэ. Тийм учраас ер нь аялалд бол зураг үлддэг учраас зураг сайн давдаг хүн л айгүй хэрэг болно шүү дээ. Тэгээд Niki-г сонгосон байна. За тэгээд дараагийн бас нэг нэвтрүүлэг дээр хамтлагийнхан цүгэн дотроо юу авч явдаг вэ гэдгээ цүгэн дотроо бүгдийг ингээд харуулсан нэг тийм дугаарсан байхгүй юу. За тэгсэн чинь тэрэн дээр Niki аягүй сонь юм цүгэнд авч явдаг юм лээ. Нэгт болохоор 2 нарны шил. 2 хар өнгөтэй нарны шил. Нэг нь болохоор нилээн бүр юм стайлтай Gentle Monster-ийн юм шил байсан. 2 нарны шил 2 үнэртэй ус. Мэдээж нөгөө гоё үнэртэй залууч бас гоё штэ. 2 дижитал камера авч явдаг юм байна. За түрүүний нөгөө Jane хэлдгээр Niki-г авч явах гэдэг нь бас үнэн л байгаа юм да. Яагаад тэгэхээр өөрхөн цүгэндээ дандаа дижитал камера авч явдаг. Бүр хоёр штэ. За нэг нь болохоор бичлэг хийх зориулттай камер, нөгөөх нь болохоор зураг дарах зориулттай 2 камер байдаг юм байна. Niki болохоор өөрөө хэлж байгаа хгүй. Би ягаа 2 камертай явж байгаа гэхээр энэ тэнд одоо юу гэдэг хамтлагийнхнаараа аялалд явж байхдаа эсвэл одоо онгоцон суугаал ингээл наас цааш одоо дэлхийгээр аялан тоглолт хийж байх үедээ би хамтлагийн бусад гишүүдийн зураг болон бичлэгийг хийх дуртай гэж хэлсэн. Бас нэг нэвтрүүлэгт орохдоо энэ Hypen хамтлаг хамт амьдардаг байрыг харуулсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр байранд өрөө болгоно одоо хамтлагийн гишүүдийн өрөөнүүд ингээд харуулсан чинь тэр дундаа хамгийн тийм cool мэдрэмжтэй хичнээн ингээд жижигхэн өрөөч гэсэн тэр өрөөнийхөө зохион байгуулалт интерьер дизайн дээр илүү их анхаарсан хүн болохоор Niki байсан. За Niki хувцсан дээр ч анхаардаг, интерьер дизайн дээр бас нэлээд анхаарсан байлээ. Тэгээд хамгийн сүүлийн үеийн загварлаг буудан байдэн штэ. Тэрийг бас өрөөндөө байлгаж илээ. Тэгээд хүмүүс арчаа вау энэ ямар хэний өрөө вэ? Niki-гийн өрөө гэсэн чинь Niki ч мундаг юм аа гэх. Одоо болохоор дараагийн гишүүн болох
Jake-ийн талаар ярив. За Jake болохоор хөл бөмбөг сонирхдог. Мессиг дэмждэг юм байна. Хөтлөгч өөрөөс нь асуусан л да. За Jake чи яагаад одоо ингэж idol болсон бэ? Хинээс ингэж inspire авсан бэ гэж асууж байгаа байхгүй. Jake юу гэсэн бэхээр би яг Австралид зүгээр нэг энгийн сургуульд ингэж сурдаг байхад манай ээж нэг удаа нэг мэдээллийг надад харуулад миний хөө энийг хардаа BTS хамтлаг AMA дээр тайзан дээр ингэ дуулсан байж тээ миний хөө гэд хүүдээ харуулж исэн юм байна. Тэгээд хүүн одоо Jake тэндээс одоо маш их тийм урам зориг итгэлийг олж аваад одоо K-pop дуунуудыг сонсдог болсон гэж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ийм нээлттэй аудишнд ороод тэнцээд тэгээд idol болсон нэг юм түүхтэй байна. Тэгэхээр та нар ингэ дүгнээд үзтээ хэрвээ BTS хамтлаг байгаагүйсэн бол Jake idol бас болоогүй байх байсан юм шүү дээ. Тэгэхээр хүнд ингэж урам зоригтэй хин нэгнээс ингэж inspire хин нэгнээс одоо итгэл нүмшилтэй ингэж урам зориг аавна гэдэг ямар хүчтэй зүйл гэдэг бол та нар энэ жишээн дээрээс бас харж болох нэ. Манай энэ хайпын хамтлагийнхаа сүүлд Prada-гийн хавар зуны 2026 оны fashion show-нд оролцсон шүү дээ. Одоо Парис руу нисэхдээ Солонгосын airport одоо онгоцны буудалтай байхдаа манай эд чинь өөрөөсөө яг гоё одоо лукийг бүрдүүлээд онгоцонд суухаас өмнө тэр K-pop idol ямар хувц өмссөн байна вэ гэдэг нь болохоор папараццийн хувьдч төр фэнүүдийн хувьдч төр маш чухал байдаг байхгүй. Энэ дээр болохоор Jake-ийн өмсөн юм шоколадны өнгөтэй хувц бол надад их таалагдсан. Ер нь Jake гэдэг юм шоколадны бор өнгийн арсны тийм бэж өнгө ч юм уу айгу гоё цогтөг юм шиг надад санагдсан. За дараагийн гишүүн болохоор Хисунгийг ярив. За би нэрийн буруу хэлжээж магадгүй шүү. Sorry. Тэгээд Хисунг болохоор өрөөнд нь орсон чинь маш олон ийм кейбордууд байж байгаа. Тэгсэн чинь нөгөө хөтлөгч нар гайхаад ямар их кейбордууд юу хийдэг юм бэ гэж асууж байгаа байхгүй. Тэгээд хамтлагийнхан юу гэж хэлсэн бэхээр манай Хисунг болохоор геймер гэж байгаа байхгүй. Тоглоом тоглох дуртай. PlayStation, Xbox ч гэдэг юм те. Никитэй хамт тоглоом тоглож байгаа хэсгийг бас харуулдаг. Та бас нэг сонирхолтой санагдсан зүйл нь болохоор миний ингээд сонирхолж байгаа өөрчлөгдөд байдаг гэх юм уу. Биасууд ингээд өөрчлөгдөд байдаг. Яагаад ч юм ингээд зөвхөн нэг хүнийг ингээд биаслал энэ гоё мой гэж бас бодоод байдгүй. Тухайн нөхцөл байдлаас болдог гэх юм уу. Би яг 5 сард яг энэ хайпын хамтлагийн талаар бичлэг хийж байхад бол тухайн үед би Jake биаслах гэж яриул илүү их зүгээр юм байна. Тэгсэн чинь одоо болохоор миний биас өөрчлөгдсөн. Одоо болохоор надаа Jake царайлаг санагдаж байгаа. Хисунг бас надад их таалагдж байгаа. Энэ болохоор би Хисунгийг миний яг нүдэн төртөггүй гэх юм уу зүгээр би бусад гişүүд J дээр илүү төвлөрөөд байсан болооч тэр юм сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь өчигдөр би нөгөө энэ судалгаагаа ингээ хийж явж байгаад энэ хайпын хамтлагийн Prada-гийн эднэр чинь нөгөө олон улсын амбассадорууд нь штэ нөлөөлөгч нар. Тэгээд ингээд орсон чинь Jake fashion show-н дээр өмссөн байгаа тэр хувцс нь үсний өнгө, арсны өнгөтэй personal color-тай бүр үнэхээр гоё таарад. Тэгээ би харсан хүй Хисуг чиний царай л үйлөө гэ. Надад лав ингээд бусад гişүүдээс хамгийн их одоо ингээд нүдэн туссан юм бол яач вэ Хисунг байсан. Тэгээ одоо болохоор би Хисунгийг биасалж байгаа. Тэгээд энэ хүү яг Prada 2026 хавар зуны fashion show-нд иргэн штэ. Бас нэг хүн бүр үнэхээр онцлмаар санагдсан. За тэр болохоор Сону байна. Сону ч ууг нь аюу тийм игдүүтэй, юм cute, ийм штэ. Тэгсэн чинь яг энэ fashion show-н дээр ирэхэд Сонугийн үс нь гэж жоохон ургацсан. Өөрт нь бүр үнэхээр супер зогч илээ. Надад лав юм бүр илүү юм шүд гой харагдсан гэх юм уу. Надад лав энэ стилийн имиж нь ялангуяа Сонуд бол үнэхээр гой зогч илээ. Өөрийнхөө стилийн имижийг бүр нэлээд өөрчилсөн юм шиг надад санагцсан. Энэ хайпын хамтлагийн дуунуудад бас их дуртай. Ялангуяа EXO гэдэг дуу. Хоёрт болохоор No Doubt гэдэг дуу нь үнэхээр гоё. Би ялангуяа чивчээ зүсчээд тэр дууг айгу алхаж байхдаа сонсох үнэхээр дуртай. Тэгээд Bite Me гэдэг бас дуу байна. Тэр бас гоё дуу. Тэр дуунууд нь их гоё сонсголонтой, гоё дуунууд байдаг. Тэгээд зүгээр бас миний бодлоор энэ хайпын хамтлагийг Hype Entertainment-ийн арай л их ажилуулад идэв юм шиг надад санагдсан. Мөнгө олох нь тийм чухал байгаа ч гэсэн бас артист аяллуудаа бас бодох хэрэгтэй гэж би бас бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээл дэлхийн аялын тоглолт нь ингээл дуусуугүй юу ерөөсөө амар тавааг байхад бараг маргааш нь дараагийн аялын тоглолтын тов зарлагдсан жаах шиг эдрийг арай л их ажилуулад байна уу гэж би бас бодоод идэв. Энэ хэдэд бол яг одоогоор л миний бодлоор амралт хэрэгтэй. Энэ хайпын хамтлаг арай л их ачаалттай ажиллаад байна. Тоглолттой, бүжгийн бэлтгэл, дууны бичлэг, нэвтрүүлэгт орох ч гэдэг юм ингээд. Тэгэл дандаа ийш тийшээ ниснэ гэдэг бол бас л асуудал та.
Та нар санаж байвал Лиса нэг удаа ингэж хэлжсэн шүү дээ. Би яг сайн унтаж амарч үзээгүй. Бараг маш ховор амарч ирсэн. Яа тэгэхээр яг ингээд айдол хүн байх бол дандаа ийш тийшээ нисдэг. Тэгээ байнгын завгүй байдаг. Тэгээд би хизээ унтаж амардаг. Нислэгийн үеэр л сайн нойроо авдаг гэж аахгүй юу? Тэгэхээр нэг талаараа зүгээр миний бодлоор айдол хүн байна гэдэг нь лаг одоо нэр хүндтэй баян тансан сайхан амьдраад байгаа юм шиг боловч тэр хүртэл ч одоо юу гэдэг hard work pays off гэдэг шиг те сайн ажилласны үр дүн тэтгэр хүмүүс ч ингээд одоо ингээд амжилтаа сайхан амьдарч байгаа шүү дээ. Чинь би энэний өмнө одоо өчигдөр орой гэхэд BDS хамтлагийн Вигийн гэрийг танилцуулсан те өмнө олон жил амьдсан гэрийг харуулад одоо шинээр авсан пентхаусын яагаад харуулж байгаа вэ гэхээр нэг талаараа миний бичлэгийг үзээд маш олон хүмүүс сайн хөдөлмөрлөөрөө гэхдээ зөв хөдөлмөрлөө зөв зүйлээ хийх юм бол ингэж сайхан амьдарч болдгийм байж штэ гэдгийг цаад утгаараас ойлгож аваарай гэдэг үднээс би оддын хаус гэдэг цуврал бичлэгийг бол эхлүүлсэн байдаг юм аа. Энэ оддын хаус гэдэг бичлэгийг үзээд заавал K-pop idol гэхгүйгээр дэлхийн бас одууд те загварамжлагч юм уу кино жүжигчид одоо энэ холиудын одуудын хэрээр зочилсан тийм бичлэгүүдийг би цаашдаа тасралтгүй оруулсаар байх болно. Тэгээд надад ч гэсэн яг судалгаа хийж байгаа тэр хүмүүсийн гэрээр зочлоод надад ч гэсэн маш гоё тийм урам зориг авдаг. Яг миний мэдэрч байгаа зүйлийг та нар ч гэсэн мэдрээсэ гэдэг үднээс би одын хаусыг эхлүүлсэн байгаа юм шүү. Тэгээд та нар манай илүү дэмжээд комментаа сайн үлдээгээд дараагийн удаа хэн гэдэг одоо алтартны гэрээр зочлмоор байгаа бас бичээрэй гэж хэлмээр байна. За тэгээд миний одоо YouTube дээр байгаа бичлэг болгоныг одоо ивент гэдэг хүнүү мэблийнхэндээ маш их баярлалаа. Мэдээж ивент хийгч байж ютубер те инфлюенсер энэ хүмүүс ч бас дараагийн контент хийхэд бас их тус болдог учраас хүнөө мэйлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр имжлэгтэй хамтаасан та бүгдэд маш их баярлалаа. Хэрвээ та нар хүсэх юм бол бас энэ хайпын хамтлагийн талаар part 3-ыг бас оруулж болно. Энэ хайпын хамтлагийн part 1 дээр маш олон хүмүүс Никийг яриаггүй гэсэн учраас өнөөдрийн part 2 дээр Никийг илүү төлхөө ярьсан байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр та нар хэн гэдэг алтартны талаар бичлэг үзмээр байгаа бас доор коммент хэсэгт бас бичиж болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай манайхаа.